За хоёр дахь шуудан дэсэн үхэн ивэл Knights богод хоёр дахь гамиг хэлүүлье. За мэдээ тим нэгээс Инока тэний бандсан бол тим хоёроос Таскар андаа юм бандаж тим нэг пик нэгээр Alchemist авсан бол тим хоёрын зүгээс 2 пик дараалчихсан. Тэр нь Warlock болон Balaton гэсэн хоёр бат авлаа. За одоо тим нэгээс 2 дахь пикээ хийгээд 3 дахь бангаа хийн. За 2 дахь пикэн дээр Omni оруулж ирээд 3 дахь бан дээр усаг бандж байна. За тим хоёрын хувьд 3 дахь бангаар Pitlot-ыг бандсан бол тим нэг нь 4 дахь бангаар Skeleton King орж ирж байна. За одоо тим хоёроос 4 дахь бангаа хийгээд 3 дахь пикээ хийн. За 4 дахь бангаар Chaos бандаж 3 дахь пикээрээ Sladar авсан бол тим нэгийн зүгээс 3 дахь пикээ хийн. За 3 дахь пикээрээ Abaddon авчиж байгаа юм байна. За одоо тим хоёрын 4 дахь пик Sven орж ирж байна. За ингээд тим нэгийн 4 дахь пик дээр Tide ингээд тус орж ирж байна. За тийм нэг зүгс голоод Alchemist жоохон тодорхой. За харин тим хоёрын зүгээс Sladar голоод ирж байгаа юм. За бусад корын баатууд нь яаж явах нь одоогор ил болоогүй байна. За тим нэгэн зүгээс нэг бааттайгаар хоёр баатаа хоёулыг нь аваад дээдлийн боонт дээр тулаан хийх гэж ирж байгаа бол тим хоёр муу адил хоёр баат хоёулыг нь аваа. За Omni дээр шууд болт өгөөд Sladar 3 баатыг дэвшиж өгөөд Omni руу Balaton чаашаад Omni өөрийгөө perfection дараад за тэгтээ Omni дээр first Sladar авчихлаа. Тэгээ Sladar-ыг зөрүүлж тим нэг унгасан. За Bounty-ны хувьд одоогоор аль нь ч Bounty аваагүй байна. За тим нэг ухасч тим хоёр ухасч байгаа юм байна. За тэгээд Alchemist гасан Bounty-г авчлаа. За тим хоёрын зүгээс Dotling Bounty-г Sladar first таад нэмээд Bounty-тагаа ингээд ер нь бол Alchemist-тэй адилхан XP-тэй ороод ирж байна гэсэн үг. Хоёулаа нэг цэрэг аваад шууд level нэмэх бах. За Deny хийсэн тул XP нэмэгдэхгүй level XP тал нэмэгдэн. За хоёр ч Deny хийж байгаа Alchemist-ийн зүгээс. Sladar одоо хүртэл level нэмж чадаагүй байна. Тал XP-тэй хэзээ 3 цэрэг авагдсны дараа level нэмж байгаа харагдаж байна. За Dotling Code дээр Balaton Warlock хоёр Omni-тэй 2-9 явж байгаа бол Dotling Code дээр Sven Abaddon Tide-тэй 1-9 2 ингэ явчихж байгаа байна. За тим нэгийн зүгээс дээр Watt зоож ихэлсэн бол тим хоёрын зүгээс одоо бол Watt зоогоогүй явж байгаа юм уу да? Dotling дээр Watt зооцсон юм байна. Хоёулаа нэг нүрэн дээр зүрүүд Watt зооцсон байна. За дээр нь тусламжаар Warlock нь очиж байгаа юм байна. Тэгээд доор Balaton Omni-гээс solo 1-1 тоглож байгаа юм байна. За Warlock Sven-ийн хувьд Fatal-дад тоглож байгаа. Харин Abaddon-ы хоёр Fatal-ыг өгнө. Арилгах ёстой. Гэхдээ хоёрсныхан дараа Fatal зааж ивэл арилгахдахгүй. За Alchemist хоёрын үнэ авч чадсан уу? Bounty-г авч чадсан юм шиг байна. За гол Sladar Balaton 2 Alchemist осч байгаа юм байна. 4 левелтэй, Balaton 3 левелтэй, Alchemist 3 левелтэй. Шууд ихний киллийг бол зүтгээд хоёрч удаа дивсээд Alchemist цэнгэлээ шийдсэн ч гэсэн хоёулаа манаагүй нэг нь л манаас чинь. Тэгээ эцсийн мөчтэй Sladar 2 дахь удаага дивсээд киллийг бол хийж байгаа харагдаж байна гэж. За дээр харин Abaddon Tide 2 Sven Warlock-ийн өдөөс энэ амт явчих. За Dotling 2 муу адил нэг киллдэх боломжгүйгээр ингэж явчих бах. Balaton-ын хувьд тэр өөр кост туслаад авах юм байна. За Sven одоо item нэмээгүй, Warlock item нэмээгүй одоогийн байдлаар
Баратум уул нь авах га. За доотлоос Invincible руу авч байгаа бол Sladar дээдлийн бонтыг авчиж байгаа юм байна. Alchemist-ийн хувьд бонтыг арай авч амжихгүй яваад байна. За өмнө сөүлэнг хийх чинь баара Invincible руу аваад голгоо гүйжсэн. За мэдээж мисгсэн мэдээлэл өгөөд Alchemist нь урагшлахгүй явчихж байгаа юм. Sladar-ын үзэргийн түрээд бол аваад байсан. За тэгтээ ямар нэгэн килийн орлого хийхгүй юм байна. Гэхдээ Alchemist гүйцсэн байна баара. Alchemist цэнгэсэн Sladar дивсэн. За Alchemist Barathon руу шидэж байгаа юм байна. За тэр онд Sladar 6 хойсон. За дахиж нэг дивсэж өгөөд Tower-ын нэг цохилт, сүүлийн нэг цохилтод ялсангүй. За гол хасах нэг бол чинь тим нэгэн зүгээс. За Barathon 4 левелд Omni-гийн хувьд 6 левел хүүсцэн. Barathon дээр гилийн орлого явахад за болчлоо. За дээдлийн 2 дээдлийн 4 бата дүүлээ. За Sladar-ын хувьд дээрээс 6-гийн руу наваад аль нэг тийш явах. За голуугаа явсан. За Alchemist гүйсэн. За тэгтээ Omni тосломжоо буужаад Alchemist цэнэглээ зогсож байсан. За тэгтээ бос нь ухаж байгаа учраас өөрөө stand чинь өөрийгөө. За Omni Barathon доотлон корлоо явсан бол Omni доотлон корлоо ингэ явчихж байгаа юм байна. За Sladar 6 өссөн Alchemist-ийг одоо мэдээж аавн хасаад илүүрэх бах. За дээр харин Sventide Abaddon 3 зоодлсон байна энэ дөрөв. Abaddon Alak зогчоод өөртөө 2 өмсөө зооцсон. Sven бол 140 байдаг. За гасан. Тэгтээ шийддэггүй юм байна. 140 биш юм байх та. 140 л байд юм даа. За Aslog хүнийхээ Sven-ийнхээ цусыг нөхөж өгöd. Sven Power тэрэгтэй зоодч чинь. За Abaddon буцаад ирсэн 2 өмсөн ч гэдэг. За тэнгуут нь боолч хийж байгаа. Abaddon-ыг цахаад унагчлаа. За Abaddon ерөнхийдөө шууд орж ирэл. Унж байгаа хагчаа. За доор хэд энэ хооронд Omni илүүрсэн чигээрээ Tower-ыг нь гүйцэтгэж авч ийн. Sladar-ын хувьд дээдлийн Bounty авчаа. Bounty-г ер нь бол Alchemist өгөхгүй байгаад байна. Доотлын double олж юм уу байдаг. За Titan 6 дээр яриа өгдөг. Arcana готалтай. Abaddon-ын хувьд одоо item нэмээгүй. Omni-гийн хувьд сүүл ингээ бүгжээ авсан. Alchemist Power тэрэгтэй авсан. За тийм хоёрын зүгээс Warlock сүүл ингээ Sven Power тэрэгтэй. Sladar явныг item нэмээгүй. Barathon уул нь авсан. За Kill-ийн хасцаа 4-1 хасцаатай явж байгаа юм байна. Тийм хоёр илүүргээд. За Sladar дээр исчиж байгаа юм байна. За нөгөө хэд мэдээллийг авсан бол шууд авсан. Sladar дагд авсан. Kill-ийн орлого за шууд хий гэж байгаа юм байна. Abaddon дээр дивсэд үлтээ өгсөн. Sven хоёр згсэн. Tide reverse таасан. За баада гүүжээд олсон бол Sven муу айдад reverse нь олж чинь. Omni цусаа нөхөд Sven-ийг улаалгасан. Тэр онд Sladar дивсдэг үүсээ дахиж дивсээ. За арморыг нь хассан. Omni Magic Stick нь бол 10 байгаад байгаа юм байна. За Magic Stick дараад яг цусаа нөхөж арай амтсангүй. Гараа өргөөл монлаа. За Alchemist-ийн хувьд дээрийн дүнд ваз зоогоод. За Alchemist-ийн цэнгэлж байна. Цэнгэлж байгааг нь хаасан болов. За Alchemist өөрөөрөө стандлаа ямарч ирсэн. За тийм хоёр дайна авч байна. За Warlock Arcana готл нэмчихэж байгаа юм байна. Sladar дааг нэмсэн. Barathon-ын үед одоо ваз даагаад уурнаа тоглож байна. За Tide Arcana готалтай Abaddon-ын үед одоо 6 хүрээгүй яваад байгаа. За дээр Abaddon 2 өмсөн шууд Sven үзтгсэн Omni-тойгоо юм байна. За нөгөө хоёр шууд ухсан. Доор Sladar Barathon 2. За тэр нэгэн зүгээс дээр 3 баатар. Таавал онцлог нь энэ хооронд харин доор Sladar Barathon 2. Level 1-ийн таавал үзтгэж байгаа юм. За Barathon таавалс маш их дэмэж л аваад байна да.
За Сладорыг одоо мөрдгэн хийх юм байна. Хийлмээ авцсан байна. Свэний үед мөрдгэн авах гэдэг хийлмээ авсан байна. За Омны Вангот хийх юм байна. Абадон одоо хүртэл 6 хүрээгүй яваад байгаа. За доотлын дэвэл нэг тийм үеийн зүгээс унагчлаа. Дээдлийн 3 ерөнхийдөө 5-ын өнгөрөөд хөөсөн. За усан. За дээр Слад Батум нэрчиж байгаа юм байна. Сладо посттой юм байна ямар ч гэсэн. За Батум шууд Омны руу гүйсэн. Омны руу 9 болт шидээд Годо дараад Омны руу шууд баараа өлтөө даасан ч Сладо хэзэн тайдын ээж доохгүйгээр даагдаж хөрж ирээд Свэний давхар цогт бишээ фаталд нь Абадон унж өгөөд тайтыг голом үнэлээд дөрвөлээ зодоод унагчлаа. За харин алчимистийн хувьд нэг дэх айтмаараа Владимир авчиж байгаа юм байна шууд. За тийм хоёрын зүгээс ямар ч гэсэн дайны бол авчиж байна. За дээр Омны за гуруулаа дахиад шууд боослоод буугаад байлаа. Голомыг гаштаж яваад дуусгаж байна. За Сладо дабл руу наваад алчимист ватын мэдээллээр хараад ухасч байна. За тийм нэгэн зүгээс дээдлийн левел 1-ийг заах хүсэж байгаа юм байна. За тийм нэг харин голын левел 1-ийг авъя гэж гол бөөнд өгөөд ирлээ. За голын левел 1 бол тийм хоёр алдчихж байгаа юм байна. За левел 2-оор гэсэн фаталцсан ямар ч байсан. За тиймгүй шууд ухсан. Фаталч нь юу яадаг ч та холбосон энэ дөрвөн одоо нэгэн дээр нь дэмэж өглөөд нөгөө гуравт нь 30% дэмэж нь олдог баха. Тэгээд жишээлбэл 2 бата дээр нь 100% дэмэж өглөө гэж бодоход дахиад нэмээд 30% дэмэж бүгдэн дээр нь орно гэсэн. 30 гэж орно гэсэн. За Абадон руу шууд Сладад даагтад олсон баана нэгээд чаасан Абадоныг дээшээ хадан дээр гаргачлаа. Эсвэл Болто шийдсэн дээр хадан дээр байгаа Абадон манасан голом бууж тайд юуса бүгд станд болсон. Сладарын хувьд хойно зогсоод байгаа. За нэмээд фаталдад Омны дээр Батум өөртөө эсвэл Гододод Омныг зодж байгаа одоогийн байдлаар за Омны тэнд гацчихлаа. Батум Омныг 3-аараа түтгэж өгөө дахиад дээш нь гаргачлаа. Омны хөсөг нөхөд Батум эсвэл хоёулаа уулаагаад энэ хоолнд тайдыг эсвэл Сладад хоёр дэвсэж унгаад дахиад Абадоныг хажуугаар нь унгаад одоо Сладарын хувьд алчимист дээр өлтөө өгөөд эсвэл Гото тэр чигтээ Омныг стандаж унгаагаад за алчигийн нэгт нь эсвэл яалч хүн унаж дуусаа. За тэгээ алчи руу баараа өргөжлүүлж чааслаад Сладатайгаа зодод голомтойгоо нийлээд унгацглаа. Батумд хоёрч баатрыг дээш нь хадан дээр гаргаж өгөөд тэр дорноос алж чадахгүй нэлээд саатч байгаа. За тэгээд Омны 2-оор бишээ Абадон 2-оор Омныгоо аваад тэгээ Омны нэмж хийлдээд харин репилийн хувьд яг репил өгч байгаа юм уусаа харагдахгүй байна. 9 дэвэлтэй очиос репил авахгүй тоглож байгаа гэж магадгүй. За тийм хоёрын зүгээс шууд дээшээ Омны руу баараа чааслаад Сладад дэвсэн чинь Абадон 2-оор Омныгоо сэрээгээд өгчлөө. Тэнгүүд Омны өөртөө цусаа нөхөө дахиад Magic-ийг дааж чинь Батум Васлок голомгүй шууд тааврын хад нь гүйцээ таавраас нэлээд димэж аваад байна. Сладад Батум хоёр тайтер ултаараа зодоод Омны өөрхөн үсгийг нөхөөд Васлокыг ямар ч байсан унагчихлаа. За Сладад Батум хоёр ухах юм байна. Батум гурвууланг нь нэгээд чаажлж өгөөд Сладад дэвсээд тэр хооронд Свен гүйж ирээд Болто Омнитойгоо зодож авсан бол Omni First Fiction дараад хэнийг Батумыг унгаад энэ хооронд Абадоныг Omni дахиад нэмж зодож унгаад. За Сладар харин энд альчийг хараад даагч байгаа байх. За Omni харин посталтаа шууд яваад өглөө альчи хийж байгаа гэсэн мэдээллийг бол авсан баха. Omni өөртөө сая репил өгч ирсэн эцсийн мөчөд.
За тим хоёрын зүгээс дайна бас л авсан юм шиг л болж байна. За өмнө вангаас те Абадон одоор яг айтем нэмээгүй. Слотер биш тайд айтем нэмээгүй. Альчи лодод авчиж байгаа юм байна. Баатар бол ууланд билээд байлтай явж байгаа л Васлоки Аганы мах хоёр айтем хүлээгдэж байгаа. Эсвэл харин Мэднэс авчиж байгаа юм. Мөрдгэн дээр нэмээд Слотер Поутрец мөрдгэн авчиж байгаа байна. За дээр тим нэг дахиад гураараа ирсэн. Гэ тим нэгийн хувьд барих скиллгүй стангүй учраас за Тайд Ревэж баара Васлокойд даарч өгөө. Тэр хонд эсвэл Мэднэсээ дараад боолтой шидэд омныг зооцсон. God нэрэ байхгүй эсвэл манаг болцсон юм шиг байна. Тайдыг баталаараа зодож алаа. За слотер хүрээдсэн байна. Омны дээр дэвсэж өгөөд омгчлаа. За бодоо муу айл унсан баха. За тэсвэд за тэсвэн арай унсангүй. За тийм нэгэн зүгээс хасахгүй болж байна. За тийм хоёрын хэд бүхтээ нэг одоогийн байдлаар аваад байна. Тим нэгийн зүгээс холоос стан өгöd байдаг скил байхгүй учраас хөөж байгаа нэг нэ яг тэр доор хөдөлгөөнгөө онгоос чадахгүй байгаа даа. За балатрум руу зоодсон баатрум зөрөөд дээдлийн зэрэггүйгээд нөгөө талд нь гараад босч байгаа байна. За альчиг санж нэмсэн. За слотер Мэднэс авчиж байгаа юм байна. Инвизибл үнтэй. Роод авах. За роод авах юм байна. Баарынхаа нэгийг даруулж байгаа шууд үлтэй өгөөд Мэднэс мөртөний дараад авчиж байна. Яа. Энэ ваартын мэдээлэл тим хоёрын зүг тавигдсан. Тим нэг бол энэ доотлын дээр ваартаа авч байгаа нь мэдсэн байх. Гэтэ арай ирж амжсангүй. За Абадон руу слотер шууд Мэдсэд дэвсэд осчлоо. Тэгээд үлтээд бас Абадон өөртөө хоёроо өгсөн ч гэсэн юуг нь арилгахгүй байна. Слотерын хоёрыг. Тэгэхээр энэ уг нь бол арилгах ёстой. Арилгахгүй байгаа дээ. За Дипил бол слотер бэлтгийг шууд арилгасан. Омнитэй эргэж хараад мөрдгөнд зодтолтод баара шууд үлтээд даасан харанхуулчлаа. Харанхуулаад слотер тайд үлтээд даасан эсвэл боолч хийдээ. За яг ревэж тахын хаалтад унагсан. Абадоныг нь големор стандж өгөөд явуулж байгаа бол омныг нь энд эсвэл баара 2 пост даасан баарагийн 3 бас слотерын соло слотер Абадоныг хөөсөн. За альчи тэр хонд нь цэнгэлж ирээд слотерын анкиг унгаад өглөө. Тэр хонд нь омныг нөгөө унгаад өгсөн. За тэгээ хосч байгаа юм байна. За тийм нэгэн зүгээс хасах хоёр бас ямарч байсан. Тайдын ревэж далаагаад унлаа ямарч байсан. За голын левел хоёрыг бол авчих юм байна. Абадон тайд альчиг бол ороод ирлээ ямарч байсан. Слотер дивсэд ухасан ревэж дарагдсан. За тэгээд ревэж дарагдсны араас ямарч шаарахгүй болоо тэгээд дагаж яваад гэлөө. Бэж аваад зодох стангүй яалцчгүй скил жоохон хэцүү. Пик жоохон буруу болсон юм уу гэж харагдаж байна. Юу нь бол ганц байгаа стан тайтын ревэж болчиход байна. За одоогоор юуцсан хоёр тал хоёлоо. Олоо за айтмын хаасч. За слотер их тэгээд явна. Баатум юу тэр осчид авах гэж байгаа бол Свений хувьд БКБ нэмчихэж байгаа юм байна. За Васлок Аганемаа босгочихжээ. Тайдын акад бол хэвээрээ Абадон Вангод босгосон. Омны одоо хэвээрээ залчи сан гэж босгочихж байгаа юм. Яа, дайны хувьд альтын тим нэг үед альчигүй нилээд дай алдсан. Тэгээд альчаагаас босд айтем одоо нэмэхгүй л харагдаад байна. За дээр хоёр авчих.
чинь тим 2-ын хувьд. Тим 1-ийн левел 2-ыг авчиж байгаа юм байна. За тэгээ шууд гол руу гүйсэн. Постл даад ухсан альчигийн хувьд. Аа омны үт гэж ухсан юм байна. За тим 2 дахиад уурах. За үгүй мэн уурчлахгүй мэн логоос чеклэх гэж байгаа болоо. За тийм ээ лон ихтэй гараагүй байлаа. За ерөнхийд за Hyperstone нэмээд авчихсан байна эсвэл за ерөнхийдөө ойлгомжтой болоод ирлээ те. Тоглолт. Айтем бол хав илүү болчлоо. За голд буусан. Гэтэ алга болсон, дивсэн, чаажсан харах юм байхгүй. За ингээд зүгээр алдаж байна. Тэгсэн гол тавьсан тайт хүрээд ирлээ. Гаштад ревэжсэн слотоор хайстай байсан учраас зүгээр гүүгээ гараа авчлаа. За ревэж алдчихлаа. Одоо тим 2-ын зүгээс ревэж хүүгээд шууд олтыг бол хийх бах. За тийх юм байна. Шууд олт хийсэн. Тайдын хувьд ревэж 90 секунд. За ревэжгүүдээ хийхээр боллоо юм шсэн. За гашч чинь. За альчин шууд зоодоо цэнгэлээ гүйсэн. Эсвэн дээр унгаж өгөөш. Баара альчидууд чаашлаа, омнидууд чаашлаа, голион буугаад мянгатай альчитай эсвэн слотоор хоёр туулт зодолж ин эсвэн бат аутаараа дараад зоодоо за ямс 1000 дуусны дараа зодоод алж байгаа чинь бараатун хоёр голиомтой нийлж байгаад омныг харин унгахчлаа, нэмж осч идэлж байгаад за абутон харин ганцаараа үлдээд ухарч байна. Зэ. Омнигийн репилд ерөөсөө харагдахгүй байгаад байна да. За баруун шууд чаашлаад болт өгөөд абутан өөр шууд алхаж орч идэж байгаа харагдчихэв. За голоор нь авчаа шууд доотлыг бэктрак хийгээд авчиж байгаа юм байна. Тайт одоо ивэж байгаа. Слада тайт оосон. За 6-ыг нь 2-ороо байхгүй болгочих. За омны өөртөө репил өгөөд олсон. Сладарын хувьд за слотод онхонсон. За эсвэн онхосон. Омны дээр осчид төгсөн. Эсвэн 3-аа дараад за тийм ТВ-д орж ах шиг байна. За Warlock руу харин цэнгэлж байгаа шийдсэн. За одоо альчидад репил байгаа харагдчихэв. За Warlock унсан. Баара харин зүг зүгээр очиод унж байгаа харагдчихэв. Тэгс чи уунсангүй. За альчин шууд дээшээ цэглүү өгөөсөн. Баатун дахиад явсаар за альчин хувьд бааш нэмчихэж байгаа юм байна. Баатун дахиад доошоо чаасчихсан. За ерөнхийдөө ухалсан. За тим 2-ын зүгээс ингээ хоёр талын авсан гэхэд бол хийж болохоор болчлоо. За роо гасан. За роо руугаа явж явах шиг байна. За тийм байна. За эсвэнэ болтуу зүгээд слада шууд үлтэй өгөөд байгаа ингээд авчиж байгаа. Тим 1-ийн зүгээс ваад байхгүй учраас мэдээлэл авахгүй шууд ухарч байгаа юм байна. Сладад энэ үедээ эсвэндээ ханкийг өгч байгаа юм байна. За одоо тэг цөмлөөгүй нэг талаараа ингээд осчоо гэж байна. За айтвын хасч омныгийн хувьд билет мэл вика вангуат бол абадоны хувьд вангуат поут эцтэй байгаа тийм. За тайтын хувьд 3 бразер аккаунт бол билеттэй бол альчиг бол байсанга шалоод бол демотэй байна. За эсвэний хувьд автор мэднес асалт мөдгөнтэй бол сладар автор билинк мэднес мөдгөнтэй баатам осчил билет мэлтэй Warlock Ghost аганимтэй нэмээд рефрешер авах гээд пэсвэн авсан бол тэ. За энэ ерөнхийдөө сүүлийн анктай олж шиж байгаа. За Баатун миндэд нэмэлтээр ваа заагаад өгсөн. Слада шууд омны руу болсон. Баара чаашлаад омны дээр осчит өгсөн чинь осчитыг нь абутон уг нь айлгаж өгсөн. Дааш эсвэн нэмээд болт дараад
Омныг зодоод унаж байгаа хооронд хажууд нь харин альчи тайт хоёр унажлаа. За ультра кил, ультра дуусч байна. Тэнцэний эхний ультра кил дуусч байна Свен дээр. За сая альчи тайт хоёр маш урдан унчглаа. Омныг шууд бара слата дивсэд бара чаажлж гүгээд осчидлоод Абадон хоёроо осчидыг стан гаргасан ч гэсэн Свен нэмж боолч идээд голио моноод омны сэрэлгүй шууд унчлаа. Омны ерөөхдөө хамгийн түрүүнд харагдчихлаа сая. Тэгэнгүүт сөхөө өгөхгүй гэж шууд явж байгаа дуусгачлаа. Тэрнээс омны билет, мека, Purification тэгээд Repeal 1000 гэдэг уг нь хангалттай болон дайныг хийхээр скилүүд уг нь бол байсан. Саяны дайндаа тэгээд шууд сэрээхгүйгээр омныг унгаа ирчлаа. За ингээд уссан.